Сайн байцгаана уу? Өнөөдрийнхөө бичлэгээр маш гоё амттай бабл тий хийсэн байгаа. Эхлээд бабл үрлээ хийцгээе. Орцонд маань 130 г тапиока цардуул би ийм савлгаатай хэрэглэсэн байгаа. 120 мл-ус би 70-50 мл-ээр нь салгаад хийчихсэн байгаа. 10 г нутаг какао, 95 г бор сахар, би мөн адилчаар 35 г-аар салгаад хийчихсэн байгаа. Зурмагтаа тус нь хийх учраас ингээд салгачихсан байгаа шүү. Бүх орц жороод ор мэдээлэл хэсэг давхар оруулсан байгаа. Ороод үзээрэй. Эхлээд 70 мл усан дээрээ 60 г бор сахараа хийгээд дээрээс нь тапиока цардуулнаасаа 1 цайны халбагыг хийгээд сайн хутгаж холино. 1 цайны халбаг цардуул маань ойролцоогоор 5 г байгаа. Ингээд ямар ч бөөгнөрсөн зүйлгүй болохоор нь плетгэн дээрээ тавиад дундаж хэмээр өтгөртөл нь болгоно. Би нэгээс ус хүртэл халдаг плетгэний 7 дээр нь болгосон байгаа. Ингэхдээ тасралтгүй сайн хутгах ёстой. Зурмаг маань ийм өтгөн болоход болно, шатааж бол болохгүй. Одоо цардуулаа какаотойгоо баг зэрэг холиод чихрийн зурман дээрээ хийгээд сайн зуураад өгнө. Одоо савнаас нь гаргаад гараараа сайн нухаад өгнө. Зурмаг маань халуун байгаа болохоор болгоомжтой нухаарай. Ингээд зурмаг маань бэлэн боллоо. Одоо 4 тэнцүү хэсэг хуваагаад ингэж нарийнхан болоход ойролцоогоор 5 мм-ийн хэмжээтэй зүсээд хуваагаад өгнө. Одоо хуваасан зурмгаа гартаа ингэж бөөрнхийлөөд үрлэн хэлбэртэй болгоно. Ингэж бөөрнхийлгээд хугацаа орох учраас зурмгаа хатаахгүй тулд дээрээс нь хүнсний скотчоор бүтээгээд тавьчихна. Ингээд бабл үрэл маань юм болсон байна. Одоо тапиока цардуулнаасаа баг зэргийг цацаад бүх үрлнүүдтэй холиод өгнө. Ингэснээр үрлүүд маань хоорондоо наалддаггүй байгаа. Үрлүүд маань юм болсон байна. Өөрөө заавал ингэж хийх шаардлагагүй. Бэлэн савлгаатай бабл үрэл аваад хийж бас болно. Савлгаандаа ингэж харагддаг байгаа. Би Австри улсаас бичлэгээ хийдэг болохоор Монголд яг хаан зардгийг сайн мэдэхгүй байна. Хэрвээ мэдтгүүд маань байвал доор комент хэсэгт бичээд үлдээгээрэй. Би тапиока цардуул энэ бабл үрлээ энд байдаг хятад дэлгүүрээс авсан байгаа. Үрлүүд маань ойролцоогоор 5 мм-ийн хэмжээтэй байхад болно. Одоо ийм болсон үрлээ буцалсан усанд хийгээд буцалгаж болгоно. Ингэхдээ үрлээ хийсний дараа сайн буцалснаас нь хойш яг 20 минут плетгэнийхаа дундаж хэмээр болгоход болно. Би нэгээс ус хүртэл халдаг плетгэний ус дээр нь усаа буцалгаад үрлээ буцалснаас нь хойш 5 дээр нь болгосон байгаа. Тагаар таглах шаардлагагүй. 20 минутын дараа ийм болсон байна. Одоо плетгэнээсээ гаргаад тагаар таглаад 30 минут ингээд байлгана. 30 минутын дараа бабл үрлээ ингэж шүүгээд нэг савнд хийгээд дээрээс нь 50 мл усаа мөн 35 г бор сахараа хийгээд сайн хутгаад плетгэнийхаа дундаж хэмдээр өтгөртөл нь болгоно. Ингэж болгохдоо тасралтгүй сайн хутгах ёстой. Би плетгэнийхаа 5 дээр нь болгосон байгаа. Ийм өтгөн болсон байна. Одоо плетгэнээсээ гаргаад нэг савнд хийгээд төр тавьчихна. Энэ хооронд цайгаа бэлтцгээе. Орцонд маань 2 ширхэг хар цай, 20 г бор сахар, 100 мл буцалсан халуун ус орно. Одоо усандаа цайгаа хийгээд 7-8 минут хандлаад тавьчихна. Ийм болсон цайн дээрээ бор сахараа хийгээд сайн хутгаад мөн адил төр тавьчихна. Одоо ойролцоогоор 3 амны халбаг бабл үрлээ нэг стаканд хийгээд хан хэсгээр нь дагуулад ингээд наагаад өгнө. Энэ хэрэглэсэн стакан маань ойролцоогоор 450 мл хэмжээтэй байгаа. Одоо дээрээс нь хэдэн ширхэг мөс хийгээд хар цагаа хийгээд мөн дээрээс нь 140 мл хүйтэн сүү хийгээд өгнө. Мөн дээрээс нь сүүн крем буюу випинг крем миксертэд хийгээд өгнө. Дээрээс нь баг зэрэг какао цацаа чимэглээд өгье. Ингээд гуурсаа хийгээд бабл тий маань бэлэн боллоо. Энэ хийсэн бабл үрэл маань ойролцоогоор 3-аас 4 аяг болно. Цай сүүний орц маань зөвхөн 1 аягийн зориулагдсан орц байгаа. Уух хэмжээнээс шалтгаалаад цайныхаа орцыг нэмж тохируулаарай. Ингээд маш гоё амттай бабл тий маань бэлэн боллоо. Заавал хийж үзээрэй. Мөн асуух асуулт байвал доор комент хэсэгт үлдээгээрэй. Амжилт хүсье. Дараагийн бичлэг хүртэл түр баяртай.